Хандлага ном дээр бүр аягүй чухал зүйл бичсэн байна. Бид нэр хүүхдүүдийг магтахдаа, шүүмжлэхдээ чи ийм тийм гэж юусоо хүнд нь хандаж болохгүй юм байна. Зүгээр үүгэлдэлт нь хандаж дүгнэх хэрэгтэй байна. Жишээ нь энэ ном дээр нэг туршилтын талаар бичсэн байна л да. Онц авсан хүүхдүүдийг зарим хүүхдүүдийг нь магтахдаа болохоор ухаантай шүү, мундаг шүү гэж чи бол ийм хүн шүү гэж магтсан. Харин зарим хүүхдүүдийг нь болохоор та нар хичээсэн байж тээ, хүчин чармаалт гаргасан байж тээ гэж үүгэлтлийг нь магтсан. Тэгээд хэсэг хугацааны дараа энэ хүүхдүүдэд дахин даалгавар өгөхөд нөгөө ухаантай мундаг гэж магтуулсан хүүхдүүд бол хэцүү даалгавар авахаас цааргалсан байгаа. Ягаад гэвэл энэ хүүхдүүд ухаантай мундаг гэж магтуулсан учраас хэрвээ хэцүү даалгавар аваад тэр даалгавраа хийж чадахгүй бол нөгөө ухаантай гэдгийг эсрэг болно шүү дээ, тий? Тэнэг болно, төрлийн авьяастай гэж магтуулсан хүүхдүүд бол төрлийн авьяасгүй болно гэсэн. Харин эсрэгээрээ хичээсэн байж тээ, мэрийсэн байж тээ гэж магтуулсан хүүхдүүд хэцүү даалгавар бүр илүү их авахыг хүссэн. Ягаад гэвэл хэцүү даалгавар аваад хэрвээ тэр хүүхдүүд хийж чадахгүй бол тэнэг мангар гэсэн үг биш, зүгээр л хичээгээгүй мэн гэсэн үг болох учраас энэ хүүхдүүд бол эсрэгээрээ ерөөсөө хэцүү даалгавраас айгаагүй.